За сайн байцгаана уу? Манай Dark Bay podcast-ийн энэ 7 хоногийн дугаар бэлэн болсон байна. Тэгээд энэ 7 хоног бол гэрлээгийн миний ярих дугаараа. За тэгээд дугаараа эхлэхээс өмнө хэлтгэрээ, subscribe дараарай, notification on олгоорой. Тэгээд иймэрхүү сонсож чаддгүй бол одоо мэдээж аимшигын болсон бодит явдлын талаарх подкаст байгаа. Тэгээд сонсож чаддгүй бол ойлгомжтой битээ сонсорой гэж хэлээ. За тэгээд хэрэгтэй оръё. Элен Охаран 36 настай, Даблин, Ирландд төрсөн. Тэгээд хүүхдийн цэцэрлэгийн багш гэдэг. Франк болон Айлин Охарагийн хамгийн анхны хүүхэд болж төрсөн. Тэгээд Ирландд нэлээд гайгүй баяндууд өргөт амьдардаг. Тэгээд Элен бол лафтагаа нэлээд ойр, аав нь ч гэсэн охиныгоо үргэлжлэл ингээл хөөрхөн шугаал бүх юмар нь дэмждэг, дээш нь өргөдөг. Ээж нь ч гэсэн бол Элентэй адилхан ингээд цэцэрлэгийн багш гэдэг. Тэгээ ээжийнхээ ажил дээр очиж ээжигээ харсаар агаад ер нь цэцэрлэгийн багш болох мөрөөдөлтэй болсон. Тэгээ ер нь багасаа л хүүхдэд тайртай, амтан тайртай, зөөлөн сэтгэлтэй охин. Тэгээ том болоод сургуулийн багш болъё гэж утсан боловч одоо дислексия гэдэг юм уншихад, ойлгоход бас өсөх тог ингээд холиод байдаг эмгэгтэй болсноосоо болоод цэцэрлэгийн багш хийхэр болдог. Элен бага насндаа ер нь бол ахлах сургууль орох хүртлээр аз жаргалтай өссөн. Ахлах сургуульд ороод Элен одоо хүүхдүүдэд байнгын дээрхлүүлдэг байсан. Тэгээд тэрийгээ аав, ээж болон багш нартай, найз нартай алинд нь ч хэлээгүй. Ганцаараа л ингээд зовоод идэг байсан. Тэгээд Эленийг 15 таа хахад нь Элений ганц сайн найз нь машины ослын улмаас олж нас барснаар одоо алидины депрессэнд орсон байсан охин бүр их гүн сэтгэлийн хямралд орж өөрийгөө гэмтээдэг болоод 16 настайд нь Элений ээж нь Эленийг 0-ийнхаа өрөөнд амиа орлох гэж шалан дээр хөвтөж байгаах нь болоод эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Элен эмнэлэгт хэсэг хөвтөж агаад гарахаас өмнө заавал одоо сэтгэл зүйч нь Элений дахиад амиа орлох талаар бодохгүй болон хийхгүй гэж ботсон үед нь л гарахтай байна л да. Тэгээд эмчилж ярилцж хоорондоо Эленийг одоо ингээ байнгын үе депрессэнд орж гардаг. Бас borderline personality disorder гэдэг ааш зан нь одоо ингээ лифчиг байнгын дээшээ доошоо олдог. Тэгэл өөртөө итгэлгүй гинтийн шийдвэр их гаргадаг гэх мэт шинж тэмдэгтэй. Гэхдээ одоо болтол энэ сэтгэл зүйн өвчин бол бас тийм олон нийтэд тийм сайн ойлгохдаг байгаа юм билэ. Тим хоёр онцтой болсон. Тэгээ бас энэний дээр submissive төрлийн хүн буюу дуулууртай хүний одоо юу л хий гэснийг нь хийдэг төрлийн хүн гэж сэтгэл зүйч нь хэлсэн. Тэгэд бас 2-3 эм бичиж өгсөн. Тэгээ тэр имээрээ уухаараа Элен ингээл яг л зомби шиг болчдөг. Ямар ч сэтгэлийг хөдлөл байхгүй. Бас дээрээс нь амар ингээд нойр нүрдэг байснаасаа болж нэг одоо бүр хоолнд орох гэж гараад ширээн дээрээ хүртэл унтчихсан. За тэгээд ахлах сургуулаа дуусгаад цэцэрлэгийн багш болсон чинь одоо цалин маш муу байсан болохоор давхар өөр нэг телевизийн суугт одоо туслахаар ажилд орсон. Тэгээд Элений тухай бол жоохон ярихад дуугүй төрлийн хүн, нэх олон найз байхгүй. Тэгээд астматай байсан дээр тамхи маш их татдаг. Тэгээд дээрээс нь чихрийн шижинтэйсэн. Тэгэд ингээд байж идэл Эленийг 26 таа байхад нь Элений ээж нас орсноор аль хэдийнэ маш их сэтгэлийн өвчтэй байсан. Элен бүр их гүн сэтгэл санаагаар унаж дахин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж сэтгэл зүйчтэйгээ одоо ярилцдаг. Тэгээ хоёр юм ярьсан болохоор нэгтгэн нь болохоор өөрийгөө сэтгэл санаагаар ингээд байнгын ундаг, депрессэнд ордог, өөртөө итгэлгүй, өөрийгөө үзэн яддаг гэж ярьсан. Хоёр дахь нь болохоор өөрийнхөө одоо sex fantasy-г ярьсан. Тэр нь юу гэхээр өөрийгөө хориулж хүлүүлэхийг хүсэж боддог гэсэн байсан. Тэгэд ер нь 20 наснаас 30 хэдэн нас хүртлээр байнгын өөрийгөө хамаа хорлох гэж үздэг. Тэгээ нэг удаа бүр өөрийнхөө төрсөн өдрийнхөө орой үзсэн. Тэгээ төрсөн өдрөөрөө яасан гэхээр гэрийнхэнтэйгээ болон найзуудтайгаа ингээл орой хоолнд орчол бэжсэн чи аавтайгаа хэрэлцснээсээ олж Элен ресторана шууд ингээд орхиод гэртээ очсон. Тэгсэн Элений дүү нь болохоор хичээгээ шалгах гад гэрт нь очсон ч гэрийнхээ шалан дээр юм хэтрүүл ууснасаа болоод ухаалтцсан байхад нь түргэн дуудаж эмнэлэгт хэсэг хэвцэн. Элен өсвөр наснаасаа л эхлээд байнгын сэтгэлийн гүн хямралд орсон. Тэгээд байнгын амиа орлох гэж үздэг. Тэгээд эмнэлэгт хэвтээд сэтгэл зүйчтэй ярьдаг байсан ч одоо сэтгэл зүйч нь нэг сайн тусалж чадаагүй, эмэнж тусалж чадаагүй. Тэгээд байжсэн ч 2007 онд Элен дээр 16 жил ажилласан сэтгэл зүйч нь нас орчдөг. Тэгээд бүхэлдээ 16 жил хамт байсан бүх зүйлээ сонсдог одоо бараг сайн найз шиг байсан хүн нь ингээд нас ортохоор Элен бол бүр сэтгэл санаанууд бүр урдныхаасаа бүр амард орцсон.
Тэгээ дахин өөр нэг сэтгэл зүйчдээр очиж үзүүлсэн чинь одоо энэ сэтгэл зүйч нь арай өөр аргаар эмчлэхээр болж уужсэн эмнийхэн тунгийн багасгаад тэгээ CBT гэдэг одоо тархины эмчилгээ хийсэн чинь илэн хамаагүй дээрдэж одоо хэсэг амьдрал нь ингээд сайхан болж исэн, цаашдаа амьдрах хүсэлтэй болж исэн. За ингээ сайхан байж итэл одоо жижиг сажиг ингээ бүтэхгүй зүйлүүд араараасаа гарч ирсэн. Жишээ нь гэх юм бол энэ 2012 оноос тэгээд Иléний байсан байранд нь ус алдсан. Тэгэл Илэн болохоор байрны мөнгөө ингээл төлж чадахгүй ч юм уу эсвэл ингээл амар хоцроож өгөөл. Бас сургуулийн багш болох гээд 2-3 хичээл тэр үедээ авч ирсэн байна л та. Тэгээд тэрнийх нь шалгалтан ч гэсэн болохгүй л ингээл айгүй их сандралтай байсан. Тэгээд энэ бүгдээсээ болоод хэдэн жил амиа орлох бодлого байсан Илэн одоо дахин тэр бодол нь бодогдож эхэлсэн өөрт нь. Тэгэхээр нөгөө шууд очдог сэтгэл мэдрэлийн эмнэлэгтээ өөрөө очиж хэвтээд тэгээд эмнэлгийн сэтгэл зүйчтэй ярьж байхдаа одоо бас л дахиад нөгөө хэлдгээрээ өөрийгөө үзээд одоо би депрессэнд орсон, сэтгэлийн хямралд орсон. Тэгэл бас л нөгөө нэг одоо өөрийгөө хоригдож шоронд орох секси фэнтезигаа сэтгэл зүйчтэй бас л яриаласан. Тэгэд энэ удаа сэтгэл зүйчэнд хэлэхдээ болохоор Илэн бүр тийм секси ийм өөрийгөө ингээд хоригдож шоронд орох хүсэл нь бүр ингээд амар бараг л тэрэндээ бараг донтох маягийн болсон байна гэж хэлсэн. Тэгээ ер нь бол хүмүүс хэлэхдээ Иléний фэнтезигаа эмчлүүлэх гээл ингээд сэтгэл зүйчтэй байнгын яриад исэн баха. Тэрнээс биш те одоо юу гээл ингээд ийм ярих вдэ гэж хэлсэн. За ингээд Илэн мэдрэлийн эмнэлэгтээ хэсэг байж байгаад хамаагүй дээртэй 8 дугаар сарын 22-нд эмнэлгээс гарахаар болж өглөө нь одоо гараад өдрийн 1 цаг 30 минутанд аавтайгаа уулзаад ээжийнхэн болсон дээр нь очиж цэцэг тавьчаад аавындаа хэсэг очиж байсан. Тэгэд аав нь бол сүүлд ингээд хэлэхдээ Иléнийг ажиглаж авах тэр өдөр утсан дээрээ зөндөө мессеж ирж исэн. Тэгээд утснаасаа бүр зүгтцсэн байсан гэж хэлсэн. За тэгээд Илэн аавындаа хэсэг байж байгаад Иléний God Daughter гэд байт юм л да одоо загалмаас охин гэж хэлэх юм уу да. Тэрэн дээр очичоод цуг байж байгаад охиноосоо ингээд жижигхэн бугавч авчаад 4 цагийн үед гэрлүүгээ явахаар болтов. Тэгээ маргааш өглөө нь Иléнийг фестивалд тусалгаар явах хэрэгтэй байсан мэлээ л да. Тэгээд аавынхаа найз эмэгтэй Шилягаас маргааш өглөө машинаараа фестивалд хөргүүлнэ гэж ярьсан байсан. Ягаад тэгэхээр Шилэ болохоор тэр фестивалийн зүг рүү явдаг. Иléнд өөрт нь машин байсан л да. Тэгтээ Шилэ тэр зүг рүү явчихсан болохоор тэгээд цогтой явъя гэд хэлсэн байсан. Тэгээ Шилэ ч гэсэн орой Илэн рүү мессежчээл за маргааш өглөө хоёлаа 7:15-д уулзъя гэтгсэн чи Илэнээс юусаа хариу ирдгүү. Тэгэхээр Шилэ нээхэн бодохгүй унтцсан байл гэдэг гэж бодоод маргааш өглөө нь болоод Шилэ ингээ машинда Илэнийг үлээсэн чи юусаа гарч ирдгүү. Тэгэхээр дээшээ гэрлүү нь ороод тэгээ таалгын тогшсон ч бас тайлдгүй. Тэгээ залгсан ч бас байхгүй. Тэгээ хаалганд бүр өчтөд тогшоод балавсан чи бас л одоо хинч юу ч хийлдэггүй. Тэгээ Шилэ Иléний аав руу залгасан чинь аав нь одоо өөрийнх нь найз залуу штэ. Аав нь хэлж байхгүй өө ямар сони юм бэ Илэн фестивал явна гэж бүр ингээ дээр үеэс л хойш айгүй их баярлалаад догтлоод байсан штэ. Ерөөсөө тэгэж унтах ёсгүй дээгээд охин руугаа залгасан чи бас л автгүй. Тэг хэдэн цагийн дараа бас байхгүй болохоор нь Франк одоо охиныхоо байр руу яваад илүү түлхүүрээр нь хаалганы онгойлгоод орсон чинь гэрт нь бүхэл зүйл нь одоо яг байдгаараа зүв зүгээр байсан. Харин нэг сони юм болохоор Иléний iPhone ингээд галзууханд яг цэнэглээстэй байсан байгаа байхгүй юу? Яагаад сонирн байсан бэ гэхээр одоо хүн чинь ингээд уцгүйгээрээ ерөөсөө гарахаа болцсон шүү дээ. Тэгээд утсан байжсэн болохоор аав нь гайхсан. Тэгэхээр Шилэ доошоо Иléний машин байна уу гэд харсан чинь байхгүй болохоор нь Франк Шилэ хооронд ярьж байгаа хгүй өө за одоо Илэн оройтож сэрээд уцаа мартаад ингээд амар хурдан бүх юмаа ингээ хамаг юм аваад гараа явцсан байлгүй дээ гэж жоохон хэсэг тайвширцгаасан. Тэгээ маргааш өглөө нь болж Шилэ Иléний гэрлүүн очоод хаалганд тогсон чинь бас л байхгүй. Тэгээ Франк руу залгаад Илэн байхгүй бас хаалгаа тайлахгүй байна гэсэн чинь Франк нэрээ эмлэгт өөрөө очиод твтцсэн болов уу гэд эмнэлэг рүү залгасан чинь бас л байхгүй. Тэгээ бас фестивалд ажиллаж исэн менежер рүү залгаад Илэн одоо ингээд ирсэн үгээ асуусан чинь бас л ирээгүйсэн. Тэгээ аав нь ингээд шууд айгаал ямар нэг юм болчлоо гэд цагтаад мэдгтээд бас ингээд цагтаад хэлж байгаа байхгүй. Одоо манай охин те өөрт нь амиа орлох гэж зөндөө үдчихсэн. Тийм болохоор яаралтай тусламж хэрэгтэй байна гэж хэлснээр цагтаагийнхан бол энэ нэрийг шууд дагуу хэрэгтэй гэж үзэж Иléнийг шуурхаа хайж хэлсэн. Тэгэл тэр өдрөө цагтаагийнхан болон Иléний гэрийнхэн бүгд Иléний очих туртай газар ингээл кофе, кино театр дэлгүүргээл энэ төрөөр очиж үзсэн.
Тэгэд хайжгаад ээжийнх нь оршуулгын газрын тэнд Илений цэнхэр Fiat машин байхыг нь олоод одоо шууд цагтаа дуудаад машиныг шалгасан чинь машин дотор 2 тамхи iPhone-оос өөр утасны цэнэглэгч байснаас бол өөр ямар ч Илений хаашаа явсан талаар мэдээлэл бол байгаагүй. Тэгээ тэр өдрийн оройн нь цагтаа нар Илений гэрт нь очиж гэрээ нэгтсэн чинь өрөөнөөс нь олс, секси, савхин дотор хувцас, гав, том төмрөн гинж, тэгээд утааны маск гэх мэт секс тоглоомнуудыг олсон. За бас шүүгэнийхэн дээр байсан дэвтэр дээр одоо зөндөө том хүний порно вебсайт хаягнууд, fetish вебсайтны хаягнууд, тэгээ бас Илений компьютер дээр болохоор Gorean амьдрал ба эмэгтэй хүний зарц байх эрх гэд баримтат кино байсан. Тэгээ энэ кинон дээр эмэгтэй хүн зөвхөн эрэгтэй хүний төлөө төрсөн, эрэгтэй хүнийг аятай дураар нь байлгаж таашаагдах л төрсөн гэсэн утгатай баримт кино юм бэлээ. Тэгэд энэ бүгдийг цагтаа мэдээд аавт нь одоо энэний талаар мэдхүүгээ асуусан чинь мэдээж аав нь бол мэдээгүй. Тэгээд юу гээл те гэрээхэнд одоо юм ярих втай. За тэгээ цагтаа нар Илений гэрээ ойролцоо байгаа CCTV-ний камерыг шалгасан чинь Илен гэрээсээ ол оройны 5 цагийн үед гараад явж байгаа бичлэгийг нь олоод яг ингээд сайн ойртолдод хараад утсан чинь гартаа нэг утас барьсан байгаа харагцсан. Тэгэл цагтаа нар ааврын залгаал Илен ч одоо 2 утастай байсан юм гэсэн чинь аав нь мэдгүй штэ өстой тийм байх ёсгүй даа гэл тэгсэн. Тэгэл өөр олигтой видео байхгүй болохоор цагтаа нар Илений машин байсан газрын эргэн тойронд нь очиж үзэхээр олж одоо Шангана гэд оршуулгын газар руу нутсан. Тэгэд энэ оршуулгын газар нь болохоор бас цаашаа ингээд холбогдсон цэцэрлэгт хүрээлэнтэй, далайн эрэгтэй, хавцалтай нэлээд том парк байсан. Тэгээ цагтаа нар тийшээ нь очиод Иленийг харсан хүн байна уу гэд сургалсан чинь нэг Коннор гэд залуу тэр паркт болохоор өдөр болгон очиж гүйдэг. Тэгээ Коннор хэлэхдээ оройны 5 цаг 40 минутын үед ингээ намайг гүйжсэн чинь Илен намайг дуудаж зогсоогоод гүүр хаана гэдгийг нь асуусан. Тэгээ би тэр зүг рүүгээд хэлсэн чинь бол надад ерөөсөө баярлаач гэж хэлээгүй. Нэг л сони ингээд шууд ингээ тэр зүг рүү яг зомби шиг яваад өгсөн. Тэгээ би хэдэн минутын дараа Илений явсан гүүрийн зүг рүү гүйж агаад гүүрэн дээр дахиад Илен байхыг нь харсан. Гэхдээ би бол ерөөсөө юм яриаггүй гэж хэлсэн. Тэгээ Коннор бол Иленийг хамгийн сүүлд харсан хүн байсан. За тэгээ тэрнээс өөр бол цагтаа нарт ер нь ямар ч мэдээлэл байхгүй байснаас болж одоо бүр хэдэн 7 хоног болж цаашлаад хэдэн сар болоход Илен байдгүй. Тэгэхээр нэг цагтаа юм таамаг гаргасан. Тэр нь болохоор Илен ээждээ сүүлийн удаа баяртай гэж хэлээд цаашаага далайн эргийн нөгөө нэг хавцалтай. Тэгээ тэрэн дээрээс очиод үсэрсэн байж магадгүй. Тэгээ биеийн далайн гүн рүү ороод ч юм уу эсвэл цаашаага хөвгөөд алга болсон байж магадгүй гэсэн таамаг гаргасан. За ингээд бүтэн жил болоход Иленээс бол нэг сураг байдгүй. Цагтаагийнхан ч тэр гэрийнхэн ч тэр ер нь бол Иленийг амиа орлсон байх гэд одоо хэрэг хаагдах тийшээгээ явж исэн чинь 2013 оны 9-р сард Илен алга болсноос жил гарангийн дараа 3 залуу ингээд хуурамч нэг нуурны тэрүүгээр алхаж явж агаад нуурны хажууд байдаг гүүрэн дээр зогсож исэн чинь нэг нуурын дотор нэг юм гялцаад ингээд харагтаадсэн гинэ. Тэгэл юу агааг нь ерөөсө хармаар санагтаад буцаж нөгөө гуравч машин руугаа яваад загсны уурах шиг юм авчираад нуур руу шидсэн чинь цагаан эмэгтэй хүний маг цэнхэр цамц гарч ирсэн. Тэгэл дахиад уурга шидээд нөгөө гэлэлцэн юм руу шидээд ингээд яг аваад гаргаж ирээ харсан чинь том бөөрийнхий гинжнүүд нь ингээд хоорондоо орооцолтод бараг бөмбөг шиг болцсон нэг юм гарч ирээд тэгээ нөгөө гуравчин ингээд гинжнүүдээ нэг нэгээрээ салгаад харсан чинь дотроос нь 4 гав 4 хөл дөрлөдөг тэм гинж тэгээ бас амруу хийдэг бөмбөгтэй маск олцсон. Тэгэл нуурвч ингээл амар инээж байгаа штэ. Юу баахан сонь секс тоглоомнууд ингээд гаргаад авчваа гэл били энийг ингээд дахиад уургаа шидээд ухаад ах юм бол юуж гараад ирж магадгүйгээд нөгөө олсон юмнуудаа гүүрэн дээр нь орхиод явцдаг. Тэгсэн чинь нөгөө 3 залуугийн нэг бийлгээ залах нь ерөөсөө тэндээс олсон юмнуудыг санаанаасаа гаргаж чаддгүй. Тэгэл бодохдоо яг яагаад тийш ингээ хайцсан болоо ингээл аим юу сонь муу зүүн сонь татаад байна гэд буцаж гүүр рүү очоод нуурнаас гаргасан юмнуудаа аваад цагтаагийн газар дээр аваачаад өгдөг. Цагтаа нар олцсон юмнуудыг аваад за яста баярлалаа чи яг зөв юм хийсэн байна гэд тэр юмнуудыг авчаад одоо зүгээр ингээд нотлох баримтууд хадгалдаг газараа ячдаг. Тэгсэн чинь бас нэг цагтаад бас л ингээд нэг сонь зөв сонин татаадсан гээ. Тэгээд яг яагаад ингээд нуурлуу юм өрхөө юмнууд хайцсан болоо гэд шүнжэнгөө бодож хонжоогоод маргааш өглөө нь болоод тэр нуурлуу нь очиж үзэхээр болоод очсон чинь нуурын ус нь ингээд амар шороотой сааралтаад юу ч харагдахгүйсэн болохоор за маргааш уулъя гэд
явцдаг. Тэг байжсэн чинь яг тэр өдөр 9-р сарын 13-нд нэг эмэгтэй нохоонуудаа уулан дээр алхуулчаад яг машиндаа нохоонуудаа ингээл тэрэл суулгах гэсэн чинь нэг мийлигээ нохоо нь шууд ингээ машинаасаа буугаал эсрэг зүрхэн гүгээл явцсан гинэ. Тэгэхээр нэмэгтэй араас нь дуудаад ирэхгүй болохоор нь араас нь гүгээд очисон чинь нэг яс мэрцэн зогсож исэн. Тэгэл энэ нэмэгтэй чи энэ ууланд одоо байнга очиж нохоогоо салхилуулдаг. Тэгэл яг салхилчаал машиндаа суугаагаа өмнө милийн өрөөсөө эсрэг зүг рүү гүгээл яваал дандаа бусаж ирэхдээ амандаа нэг ястаа ирдэг байсан. Тэгэхээр нэмэгтэй тэрийг ингээл юуж бодохгүй зүгээр л амтны яс байна гэд хайчдаг. Тэгээ нөгөө милээ чи ингээд араас нь ингээд дуудсан чи энэ удаа ирэхгүй болохоор нэмэгтэй чи араас нь гүгөөд очисон чи айгуу тийм том яс мэрцэн зогсож исэн. Тэгэхээр нэмэгтэй нохоо бас юуны яс мэрцэн зогсож байгаа юм бол гэдэг яг ойртоод харсан чинь жирийн яснаас нэлээд том яс байдаг. Тэгээ бас яг хажууд нэг цэнхэр өнгийн бэлтгэлийн хувцас хажууд нь хэвтчихсэн. Тэгэхээр нэмэгтэй ингээл бодож байгаа байхгүй. Энэ яс энэ бэлтгэлийн хувцсны эзэн нь бол Яна гэд нохоогоо шууд тэрвэрэд буцаж машиндаа суугаад нөгөө Шангна гэд паркийн арчилгаа хийдэг хүнийг нь дуудаад тэр хоёр буцаж ясан дээр очиод бүр ингээд сайн харсан чинь хүний эрүүний доод талын яс нь шүдтэйгээ байж байхыг хардаг. Тэгэл нөгөө хоёр чинь ингээд шууд цагтаа дуудаал цагтаа нар ирж харсан чинь яснууд бол ой модон нэлээд удаж байгаа яснууд байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэгээ милийн олсон яснуудыг аваад задлан шинжилэх рүү явуулахад одоо 2 доод хүлийн яс, 1 гарын яс байсныг нь мэдээгээр гаргасан чинь хүмүүс бол олцсон яс хэний яс вэ гэдгээр одоо зөндөө тоомог гаргаж ирсэн. Яагаад тэгэхээр яг тэр ууланд л хэд хэдэн эмэгтэй хүмүүс алга болж исэн бэлээ л дээ. Тэгэл хүн болгон энэ ээж магадгүй гэл тоомог гаргасан. За тэгээд задлан шинжээжийн дүгнэлтээр тэр олцсон яснууд бол эмэгтэй хүний яс байна. 27-оос 40 насных. Тэгээд нас бараад бол жил болж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд цагтаагийнхаа энэ мэдээллийг аваад алга болсон хүмүүсийн мэдээлэлтэй харьцуулж үзээд Элейнтэй таарч исэн болохоор шууд Элейний шүдний рекордыг аваад ой модноос олцсон эрүүний шүдтэй харьцуулаад үзсэн чинь Элейний цогц байх нь мэдэгддэг. Тэгээд цогцноос үлдсэн зүйл нь тал арга яс хүл гарны ясал байсан. Тэгэд үлдсэн яснуудыг амтан оролдоод одоо байхгүй болсон байх гэсэн таамаг гаргадаг. За нөгөө нэг цагтаа байсан штэ. Хуурамч нуурлуу шумбаж орох гэдсэн. Тэр өдөр нь ингээд амар шороодоо юу ч харагдахгүйсэн болохоор маргааш нь болъё гэд тэгээдсэн цагтаа. За тэр чин маргааш нь болоод тэр нөгөө нуурлуу шумбаад орсон чинь нуурын дотроос болохоор савхин маск, гав, олс, түлхүүрнүүд бас хутга олцсон. Тэгээ түлхүүрний оос урт нь хүнсний дэлгүүрийн урамшуул авдаг кодтой нэг жижигхэн тэмдэг байсныг цагтаа нар хараад хэний эд зүйлс нь бол одоо тэрийг ингээд хийх юм бол мэдэгдэн штэ. Тэгээд дэлгүүрлөө ингээд залгаад үтсэн чинь Элейнийх болж таардаг. Тэгэл цагтаа нар Элейн өөрийнхөө амийг хорлоогүй хүнд алуулсан байна гэж үзээд дахин нуурыг сайн нэгчиж үүсгэхэд одоо 2 симтэй Nokia утас, секс тоглоомнууд, нүдний шил үүргэвч олцсон. Тэгээ цагтаа нар дахин Элейний гэрт нь очиж одоо анзаараагүй юм байж магадгүй гэд нэгжээд үтсэн чинь бол юу ч байгаагүй. Тэгсэн чинь нэг цагтаа ингээ бусад цагтаагаас бүр илүү ингээл сэтгэл гаргаал нэгжэлсэн байна л да. Хамаг тавилахын ингээл холдуулаад нэгжиж үзэл бүр юугүй нэгжиж үзэж хагаад орны матрас өгөөд үтсэн чинь матрасны эргүүлсэн талд нь ингээд хутгалсан нүх, цусны толбнууд бас өрийн шингэн болцсон байсныг нь цаашаагаа задлан шинжилэх рүү явуулсан чинь цус бол Элейнийх харин өрийн шингэн хинийх нь байсан нь ерөөсөө мэдэгддэггүй. За тэгээд мөрдөн байцаагч нар дахин Элейний утас компьютерийг нь одоо дахин ухахаар болдог. Тэгээ ухаж байгаад интернет history-г нь харсан чинь дандаа бол Элейн fetish вебсайт руу орж исэн. За одоо fetish гэдгийг тайлбарлахад одоо нэг хүлийн хуруу интерес болж ингээ сэрлэн нүдэлдэг гэх юм уу одоо тиймэрхүү юмнаас олж амьгүй зүйлчээж болно, намтайс зүүж болно, одоо юу ч хийж болно. Тиймэрхүү одоо юмнаас олж сэрлэн хөдөлдөг зүйлийг fetish гэдэг. Тэгээд Элейн бол тиймэрхүү вебсайтрууд руу бол ингээд байнгын орж исэн. Бүр 2006 оноос хойш л ийм вебсайтууд руу ордог байсан. Элейн өөрөө бол эрэгтэй хүний боол олох fetishтэйсэн. Тэгээ нэг вебсайтн дээр нэр нь Help Me Learn гэд одоо надад сурахад туслаач гэд нэртэй профайл дээр болохоор намайг боол олоход сургах хүн хайж ин гэд бичсэн байсан. Тэгээ мессежийг ухаж хахад одоо Элейн бол 8 эрэгтэй хүнтэй харилцсныг мэдээд хэдэн эрэгтэйчүүд
Илэнтэй ингээд холбогдоод Иléний талаар нь асуусан ч ихэнх нь бол бид нар Иléнийг одоо бүр юм хардкор юм дуртай болохыг нь мэдээд харьцаагаа цааш нь үргэлжлүүлээгүй тасалсан гэсэн. Тэгэхэд Иléний харьцажсэн эрэгтэйчүүд дотор одоо хоёр нэг тийм юзернеймтэй architect 77 architect 72 гэсэн профайл байсан. Тэгээ тэр нь болохоор Iléнтэй бүр 2007 оноос хойш харьцсан. Бас Iléний имэйл дотор fetishboy28@gmail гэдэг хаягнаас Илэн рүү бол маш урт мэйл ирсэн байсан. За одоо энэ мэйлийн хэсгээс нь уншихад би дандаа чамайг боддог шүү. Хизээл бол хизээ би амласан зүйлээ хийнэ гэж бичсэн байсан. Тэгээд энэ fetishboy28 гэдэг имэйл чинь болохоор architect 72 байсан гэдгийг нь цагтаа нар ингээд олоод мэдчихэж байгаа байхгүй. Бас Иléний компьютер дотор хэд хэдэн устгасан файл байхыг олж мэдээд буцаж сэргээгээд харсан чинь дотор нь одоо бол маш олон порно бичлэгүүд байсан. Бас Outline of Slave гэдэг 2010 оны 9-р сард зурсан одоо боолын гэрээ байсан. Тэгээд тэр боолын гэрээнээс нь бол жоохон ингээд хэсгээс нь хэлэхэд би 7 хоног 24 цагийн туршид садист, хэрцгий, masochist гэд өөрийгөө одоо доромжлуулж, өвтгүүлж, сексийн ташаал авдаг нэр том юм билээ. Masochist боолын гэрээ санал болгож байна. Боолууд бол өмч хөрөнгө, зүгээр мах бий. Боолууд мөн гэрийн тэжээмэл амтан шиг хайрлагдана. Эсвэл маш гоё машин шиг. Боолууд бол эхнэр биш, нууц амрагч биш. Боолын амьдрал гэдэг бол маш хэцүү. Чи зүгээр ч нэг сексийн тоглоом биш. Бүхэл бүтэн эд хэрэгсэл гэсэн үг. Жилдээ нэг удаа боолын гэрээг зурна. Ямар шалтгаанаар эрт боолын гэрээнээсээ татгалзсан гэсэн юм байхгүй. Боолууд амтан харьдаг торонд хоригдох юм уу? Зойрны шоронд хоригдно. Хэрвээ эзэндээ сайн байх юм бол тухтай орон дээр унтуулна гэсэн байсан. За Иléний имэйл дотор бас нэгэн юм байсан нь болохоор private гэд гарчигтай. Тэгээ дотор нь 2009 онд бичсэн жижигхэн өгүүлэлэг байсан. Эмэгтэй хүн хулгайлагдаад одоо томлуулж байгаа өгүүлэлэг байсан. Бас Иléний нүцгэн зургууд байсныг сайн хараад үзсэн чинь би энэ бол нэлээд хүдэ сорив болцсон. Энэний дээр Иléний компьютер дээр дахин 2 файл байсан. Нэгэнд нь яаж хүмүүсийг олж авч алах вэ гэсэн. Нөгөө файл нь болохоор killing гэсэн нэртэй. Тэгээ дотор нь бол зөндөө эмэгтэйчүүдийн ялуулсан зургийн цоглуулганууд байжсэн. Илэн өөрийнхөө iPhone-ыг iMac-тайгаа ингээд компьютертай холбогдсон байсан болохоор iMessage энтрийн цагтаа нар бол бүгднийг уншиж болж исэн. Тэгээ 2011 оны 3 дугаар сард Иléнд нэг номероос мессеж авсныгаа одоо бол ингээд Дэвид гэд нэрлэлсэн байсан. Тэгээ Дэвид энэ хоёрын хоорондын мессежийг одоо уншихад Дэвид бол хэлж байгаа байхгүй. Би бол садист, бусдын өвдөл надад таашаалтай байдаг. Миний фантазиг биелүүлэхэд чи надад тусалж, надаар өөрийгөө зовоолгуулаач гэцэнд Илэн болохоор би цусанд дургу болсон гэсэн чинь Дэвид миний дотор хүн хүчиндх утгалах, алах хүсэл маш их байна. Чи надад миний хүслийг контролтой байлгахад туслах хэрэгтэй. Миний сэрэл хөдөлгөөр би хүний бие рүү хутгах шамар болтгоо. Цус миний сэрлийг хөдлөгдөг. Би нэг л өдөр нэг охиныг үхтэл нь хутгалмаар санагддаг гэж бичсэн. Тэгсэн чинь Илэн болохоор өөдөөс нь би чамаар дахиж өөрийгөө хутгалуулмааргүй байна гэсэн чинь Дэвид чи хэрвээ үхмээр санагдах юм бол би чамайг алж болно гэж амлал гэсэн чинь Илэн амлаж ийна ирэхмээ. Мастер минь л жаргалтай байх юм бол би жаргалтай гэж бичиж явуулсан байсан. Тэгээ цагтаа бас Иléний найзуудтай ярьж байгаа. Иléний 2007 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байхдаа танилцсан нэг Эдна гэдэг эмэгтэйтэй ярилцж байгаа хгүй. Тэгээ Эдна хэлэхдээ болохоор Илэн нэг гэрэлсэн залуутай байнгын BDSM секс их гэж уулздаг байсан. Тэгээ надад уулзсныхаа дараа цамцаа сүхэж харуулсан чинь гицээр нүрөө одоо утгаар зүссэн сорив байсан. Тэрийг надад ярихдаа бол Илэн бол тэрүүгээрээ маш их бахархалтай байгаа юм шиг надад ярьдаг байсан гэж цагтаа нарт хэлсэн. Тэгээ тэр гэрэлсэн залуу нь утгаар тоглох дуртай. Тэгээ секс хийж байхдаа намайг утгаараа зүсдэг, утгалдаг байсан нь тэрийг их жаргалтай болгодог болохоор би жаргалтай байгаамаа. Би түүнийг жаргалтай байхыг нь харах дуртай гэсэн гэж хэлдэг. Тэгэл ер нь Эдна Илэн хоёр эмнэлгээсээ гарснаасаа хойш холбоо тасарсан болохоор Эднад бол өөр мэдээлэл байгаагүй. Цагтаа нар бодохдоо Илэн амьдралдаа ихэнх үеэ эмнэлэгт өнгөрөөсөн болохоор эмнэлгийн ажилчид юм мэдчихэж магадгүйгээд сүүлийн эмнэлэг дээр нь очиж асуусан чинь эмч цуглагчид бол бүгдээрээ л Илэн нь бол айгүй тийм жаргалтай байсан штэ. Тэгээд эмнэлгээс гараад фестивал явна гэд маш их баярлж исэн гэснээс өөр мэдээлэл юусоо тэднэрт байгаагүй. Тэгсэн чинь тэдний дунд нэг сувилагч Иléнийг ингээд жоохон сэтгэл санаагаар унсан байхад нь
юу болсон талаар нь би ингээд асуусан. Тэгсэн чи Элен надад болохоор энийг залуу над руу ингээд байнгын залгаад боолын секс хий энтэргээс салахгүй байна гэснээс өөрөө зүйл бол ерөөсөө тэр зөвлөгчөд хэлээгүй гэсэн. Тэгэл цагтаа нар энэ гэрэлсэн залуучин Дэвид бас архитект 72 мөн байх магадaltaй байд гэд ингээд таамаглаж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ер нь бол Дэвид Элен хоёрын мессежнээс уншаад харж байхад Дэвид бол илүү ийм хачин сонин хүчтэй хардкор сексийг илүү сонирхолтой. Элен бол тиймэрхүү талын хандлагатай байсан ч гэсэн хутга цус энтерт бол нэг тийм туртай байгаагүй. Тэгэд ер нь бол явандаа Дэвид Элентэй ярьсаар байгаад хутга цустай секс бол хийждэг байсан. Тэгээ Дэвид Эленийг ганцаардсан, депресд орсон эмэгтэй гэдгийг мэддэг. Тэгээ тэрийг нь дайландуулж бол өөрийнхөө садист секс хүслээ хангах гэж бол ер нь бол байнгын ятгах идэг, толгойг нэрвүүлдэг, байнгын мессеж чиждэг байсан. Тэгээ Элен болохоор би ээж болмоор байна, хүүхэдтэй болмоор байна гэл Дэвид рүү мессеж өгөөд Дэвид болохоор өөдөөс нь би чамайг нэг л өдөр жирэмсэн болгоно. Чи харин надтай унтаж миний садист хүслийг хангаж байх юм бол нэг л өдөр би чамайг жирэмсэн болгоно гэж амласан. Тэгээ нөгөө мессежэндээ секс хийж байхдаа нөгөө эмэгтэйгээ алж үзмээр байна гэдсэн ш. Тэрний талаар л Дэвид яриадсан байгаа байхгүй. Тэгээ Дэвид Эленд хоёлаа ой модны дунд хинч байхгүй нэг байр сонгоод авах чам юм шиг жүжиглэн. Тэгэнгүүт нэг үйл хөдлөх хөрөнгийн эйжент ирнэ. Тэгээ тэр эйжент нь болохоор мэдээж эмэгтэй хүн байна гэж хэлсэн. Дэвид яаж ч бодохоор эмэгтэй хүн гэж хэлсэн мэдэхгүй. Тэгэнгүүт тэр эмэгтэй эйжент ой модны дунд ирснийхэн дараа Дэвид хүчин зүтгэрээ хүчиндээд тамлаад сүүлд нь хоолойг нь хэрчиж ална. Тэгчингүүтлээ энэ хоёр Элений байрлал очиж Дэвид Эленийг жирэмсэн болгоно гэж ярьсан. Гэхдээ энэ төлөвлөгөө бол ашгүй хизэж болоогүй, тохиолдоогүй. Тэгээ Дэвид бол Эленийг байнгын хөгшин, тарган, царим утаа гэж сэтгэл санаагаар нь байнгын унгаадаг. Бас байнгын чи амиа орлох гэж хэд удаа оролтоостэй. Бараг л те амиа өөрөө авч яхаар би чамайг алчиг гэх мэт мессежийг байнгын явуулдаг байсан. Жишээ нь гэх юм бол Дэвид Элен рүү би чамайг үрд унтуулж чадах гэсэн чи Элен бололтой. Тэгсэн чинь Дэвид би чамайг энийг хүсэж байгааг чи мэдчихэна. 30 секунд тэгэл чи бүхнийг мартна штэ. Бүх юм бэлэн байгаа шүү. Чи зүгээр боддоо чи өгчүүл чиний бүх сэтгэлийн зовлон байхгүй болно штэ. 4 өдөр надад зав байгаа шүү гэсэн чи Элен миний сэтгэл санаа одоохондоо тэмч муу биш байна гэсэн мессеж байсан. Цагдаа нар Дэвидийн дугаарыг бол хэн болохыг нь олж мэдгээ шалгасан чинь 2011 онд авсан Nokia утас. Утасны эзний нэрийг Garun Kaishom гэдэг Ирландд амьдардаг хүний нэр байсан. Тэгээ цагдаа нар хайж үтсэн боловч ямар ч тийм нэртэй хүн байхгүйсэн. Ер нь хуурамч нэрээр авсан болж таардаг. Тэгэл мөрдөн байцаагчид буцаж Элений байшингийн security дээр очиод 6 сарын өмнөх CCTV-ний бичлэг болох нийт 5300 цагийн видеог үзэж нэг гэрхтэйг Элений гэрт нь нийт 12 удаа орж ирж байхыг нь олж хардаг. Тэгсэн эрэгтэй бол ингээ байнгын CCTV-ээс царайгаа нуугаал яваад исэн. Тэгсэн чи яг нэг удаа хүнтэй юм ярьж явж байхдаа мартснаасаа болоод царайгаа камеранд харуулцдаг. Гэхдээ тэр харуулсан царайнд гарсан бол жижигхэн бичлэг бол нэг тийм сайн биш байсан болохоор таних боломжгүй байсан ч сэжигтэн олдох юм бол CCTV-ний зурагтай харьцуулж болохоор зураг видео байсан. Бас дээрэс нь нөгөө нуурнаас олцсон үүргэвчтэй яг адилхан үүргэвчийг ч гэсэн тэр залуу үүрээд явж исэн. Тэгээ хичнээн их баримт байгаа ч гэсэн яг хинбэ гэсэн ойлгохтой баримт байхгүй болохоор цагдаа нар дахин Элен Дэвид хоёрын мессежийг нэгтлэн шалгаж агаад мессежийн дотор ямар нэгэн Дэвидийг хэн болохыг хэлж өгөх зүйл байж магадгүйгээ шалгасан чинь Дэвидийг ямар ч л байсан 2 настай охинтой бас өөр дахиад хэдэн ч хүүхэдтэй байж магадгүй гэрэлсэн эрэгтэй гэдгийг нь мэдэж авдаг. Тэгээ бас энэ хоёрын хооронд болсон дахин нэг мессежэнд Элен Дэвид рүү амралтын өдрөө чинь ямар байсан бэ гэд бичсэн чинь Дэвид өөдөөс нь айгүй хогийн байсан 15% цалин борсон бас 5 дугаар байранд нисэж ирсэн гэсэн мессеж байсан. Тэгээ цагтаа нар болохоор дотроо бодож байгаа байхгүй юу? Энэ нисэж ирсэн гэсэн мессеж байгаа юм чинь энэ аягуулал яг нисгэх ч юм уу эсвэл fly fishing гэдэг загасчин хүн ч юм уу эсвэл онгоцны уралдаанд орсон болов гэд хайж агаад
юу ч олдохгүйсэн. Тэгсэн чинь бас дахиад нэг цагтаа би нэрээ хэдэн жилийн өмнө тоглоомон жижиг онгоц нисгэж уурладаг тэмцээний хажуугаар өнгөрсөн штэ. Тэр үедээ юу юм болгийг бодоо явж исэн. Айгуулал энэ Дэвид тэрийг яриад исэн байж магадгүй гэд 5 дугаар сарын 22-нд модель онгоц нисгэгдэг одоо тэмцээн болсон байна уу гэд харсан чи яг тэр өдөр 5 дугаар сарын 22-нд модель онгоц нисгэгчтэй ганцхан тэмцээн болсон байсан. Тэгэл цагтаа нар тэмцээн зохион байгуулагчдтай ярьж агаад 5 орсон хүний нэрийг авсан чинь Graham Dwyer гэдэг нэртэй эрэгтэй байж таарсан. Тэгээ цагтаагийн газар мэдээллийн сандаа нэрийг нэгээд утсан чинь тэр хүн болохоор хэдэн өдрийн өмнө дугуйгаа өөрийнхөө ажилдаг архитектурын фирмын газраас алдсан гэж цагтаад мэдүүлсэн. Тэгсэн чинь нөгөө Елений Fetish вебсайт дээр мессеж бичээдсэн хүний нэр чинь архитект 70 хэрэгцээсэн шүү дээ. Тэгэхээр л цагтаа нар чи Елентэй бичижсэн хүний нэр чинь архитект 70 хэрэгцсэн байсан. Энэ Graham гэдэг залуу архитект газар ажилдаг гэж мэдсэн. Тэгээ бас Graham Dwyer гэд хайж агаад Graham-ыг бол Jama гэдэг их нэртэй. Тэгээд яг 2 жилийн өмнө охинтой болсон байсныг нь олж мэддэг. Тэгээд бас яг 15%-аар цалингаас асуусан байсныг нь бас олж мэдсэн. За Graham Dwyer буюу architect бас Garvin-ы талаар ярихад Graham нь 1972 оны 9 сарын 13-нд төрсөн. Хэрэг гарсан үед 40 настай байсан. Graham бол бүр багасаа л сургуультаа нэр үндтэй хүн болгон Graham-д одоо маш сайн байдаг. Хүүхэд байхасаа л архитект болох хүсэлтэй. Тэрийгэж биелүүлж чадсан. Тэгээ их сургуульд байхдаа хамгийн ихний найз охин болох Emer McShareтэй танилцаад удалгүй жирэмсэн болсон. Жирэмсэн болсон цагаас нь эхлээд Graham бол маш ууртай, муухайштай, хяналт контролтой байх гэдэг одоо тэгэл Emer-ийн толгойг нь угаадаг болсон гэсэн. Тэгээ Emer бол хүүхдээ төрөнгөт нь шууд аваад хүүхдээ аваад аав ээж дээр очиж амьдарсан. Тэгээ одоо дахин ганц бий болсон Graham дахиад одоо эмэгтэй хайжгаад одоогийн эхнэр болох Jama-тайгаа танилцсан. Graham сургуулаа маш амжилттай төгссөн. Тэгээ сургуулаа төгсчүүд нэг architecture-ийн газар ажиллаж агаад тэгээд явандаа захирал нь болсон. Тэм болохоор бол ерөнхийдөө маш их сайн цалинтай. Цалингаа бол үнэтэй юмд их хүрдэг. Тэр дундаа хурдны машин худалдаж авах юм уу эсвэл модель онгоцондоо зориулдаг. Ер нь бол нэг иймэрхүү залуу байсан. Тэгээд цагтаа нар бол шууд Graham-ыг байравчлаагүй. Яагаад тэгэхээр хангалттай байран байхгүйсэн болохоор одоохондоо бол 24 цагаар араас нь цагтаад өөрт нь мэдэгдэхгүйгээр дагуулж явж исэн. Одоо дагаж явж исэн. Тэгсэн ч одоо Graham ерөөсөө ажилдаа явбал орой гэртээ ирэл өөр юу ч хийхгүй байсан болохоор цагтаа нар нөгөө нуурнаас олцсон утсыг буцааж асааж ажилуулсан чинь тэр утас нь болохоор нэгхэн хүний номертой байсан. Тэгээ тэр номер болохоор MSTR гэд хадгалсан. Одоо бодвол master гэж байгаа юм шиг үлээ. Тэгээ зөвхөн л одоо тэр номертой хоорондоо юм бичих юм уу ярьж исэн. Гэхдээ энэ номер бол нөгөө Дэвидийн номероос бол шал өөр номер байсан. Дэвид чинь Garvin гэдэг хуурамч нэрээр утас худалдаж аваад тэгээд мессеж бичээд байсан шүү дээ. Елентэй нөгөө Елений өөрийнх нь утас руу. За тэгээд цагтаа нар дугаарыг нь мөрдөж агаад 2011 оны 11-р сард 2 Nokia утсыг одоо хуурамч нэрний доор худалдаж авсныг нь бол мэддэг. За энэ утас бол одоо нөгөө master гэд хадгалсан номертой 2011 оны 11-р сараас 2012 оны 8-р сар хүртэл байнгын холбоотой хоорондоо бараг 1000 гаруй мессеж бичсэн. Тэгээд Елений байрны CCTV-ний хамгийн сүүлд бичигдсэн видео шүү дээ. Тэрэн дээр Елен өөрийнхөөсөө шал өөр утас барьсан байсан нь одоо энэ Nokia төрлийн боолын утас байж магадгүйгээд цагтаа нар яаж мөн байсныг нь батлах вэ гэд одоо сүлжээний мэрэгчлэлтэй авчираад нөгөө утсанд ирсэн мессежний байршлыг нь тогтооход Galway хотын сүлжээний антенны хажууд нэг байсан. Бас тэр оройноо дахин нэг ирсэн мессежний байршлыг нь тогтооход хаа байсан Dublin-аас ирсэн мессеж байсан. Тэгээд энэ хоёр хот ч хоорондоо 2 цаг 14 минутын зайтай байна. Тэгээ өглөө нэг хотод байжсэн оройн өөр хотод байсныг бодох юм бол энэ мессежийг бичсэн хүн хурдны замаар явсан байх магадaltaй гэд хурдны замыг шалгасан чинь цэнхэр өнгийн Audi TT машиныг Graham Dwyer барьсан явж ирснийг мэдээд бас Graham-ийн одоо ажлын утасных нь байршлыг харсан чинь яг адилхан цаг минутанд Galway Dublin дэснийг нь мэддэг. Одоо яг яаж Graham-ийн ажлын утасны байршлыг нь авсныг нь мэдэхгүй. Гэхдээ ямар ч хэлсэн цагтаагийнхан тэрийг нь мэдэж авсан чинь яг адилхан цагт, яг адилхан минутанд Galway болон Dublin хотын хооронд байсныг нь мэдсэн.
Одоогоор цагтад бол яг нэг Nokia утас байгаа штэ. Тэгэнгүүтээ цагтаа нар бодож байгаа байхгүй. Энэ утасны нэр чинь MSTR гэсэн master гэсэн юм чинь энэ одоо биднэрт байгаа утсанд боолынх нь утас нь бах. Хэрвээ тэр нөгөө нь яг тэр Nokia олцсон гүүрийг дахин нэгжээд үзэх юм бол master-ийн утсыг нь олж магадгүйгээд нуурыг дахин бараг одоо 500 удаа нэгжсэний эцэст master утсыг нь олж чаддаг. За тэгээ master нэгжээд үзсэн чинь боолын утастай яг адилхан master slave гэсэн нэртэй одоо зөвхөн хоорондоо л ярьсан байсан. Тэгээ одоо цагтаа нарт одоо master slave гэд хоёр утас хоёлаа ингэ олцсон штэ. Тэгээд яг Илений өмнөх өдрийн ингээд мессежийг уншихад master bool руугаа хэрвээ чамд ямар нэг юм тохиолдвол намайг мэдхэн байгаа юу гэсэн чинь чиний талаар би хэнд ч хэлээгөө гэсэн чинь master нь сайн байна. Өөр хүнд хэлж болохгүй шүү. Чи ойн гүнд модноос олсоор болгуулж хахах болно. Би нэг газар бодсон байгаа гэсэн чинь боол нь болохоор би гэрээсээ гармааргүй байна. Чи намайг гэрээс чирж гарахгүй юм бол гэсэн чинь мастер нь чи миний юу хий гэснийг л хийн. Би гадаа секс BDSM секс хиймээр байна. Үгүй гэх юм бол би чамайг 2 дахин шийтгэж үзүүгээр чинь дүүжлэх болно гэсэн байсан. За тэгээ маргааш буюу 8 дугаар сарын 22-нд мастер дахин боол руугаа би аслагдмал далд газар олчлоо. Чи бид хоёрыг хинж олохгүй гэсэн чинь Илэн одоо боол нүүдээс нь эрхмээ би шалтан байх хэвээр юу гэсэн чинь очих жоо газар бүр ойн гүнд учраас чи шалтан байх хэвээр би чиний хувцсыг цус болгомооргүй байна гэсэн. Тэгсэн чинь Илэнүүдээс нь одоо айчлаа энэ газарт хаяа ядаргаатай байдаг ч гэсэн яг юу болох ч байгаагүй бүгдийг нь мэддэг болохоор би эндээс явмааргүй байна гэсэн чинь мастер нүхээс битээ гэсэн чинь Илэн би айгаад байна. Би танаас бүр амар айдгийг та мэдгүй гэсэн чинь мастер нь надгүйгээр чи амиа хорлох гэж завцсан болохоор бас маш удаан завгүй байсан учраас чи шийтгүүлэх ёстой гэсэн чи Элейн тийм ээ мастер боолыг шийдэх ёстой гэсэн байсан. За тэгээд энэ завгүй байгаа энэ газар ядаргаатай ч гэсэн дуртай байгаа гэдэг нь болохоор эмнэлэгт байсныгаа л яриад тасан байх магадлалтай. За цаашаа мессежийг өрөөлжлүүлээд уншихад мастер нь би хутгаа маш их тустай болгоноо. Би бүр амар их тус болсныхан дараа би чамайг өршөөн гэсэн чи Элейнүүдээс нь битээ надад дахиж нэг хэсэг алах талаар яриарай. Намайг хөл дээрээ бостол гуйж нэрхмээ гэсэн чинь мастер нүүдээс нь өнөөдрийн шийдэлтэй би ч инхнээсээ хэн нэгнийг хийж алж байгаа юм шиг жүжиглэх болноо. Би чамайг Шангана оршуулгын газарт 5 цаг 30 минут гэхэд машинтайгаа ирсэн байх даалгавар өгч ин. Тэгээд өөрийнхөө утсыг үлдээгээд боолын утас болон түлхүүрээ аваад ирээ. Энд ирсний чинь дараа юу их даалгаврыг чи хэлж өгье гэсэн. Тэгсэн чинь Элен болохоор өөдөөс нь одоо боолно. Бити буруугаар ойлгоорой. Хойлоо заавал бороонд хийх ёстой мó гадаа хүүтэн байж тээ гэсэн чинь мастер нь чи бол миний өмч хөрөнгө. Чи бол зүгээр л боол. Би мах. Одоо наана байгаа гүүрээ гараад шатны тэнд очиод далайн тийшээ оч гэсэн. Тэгсэн чинь Элен болохоор шатны энд байна гэсэн чинь шатаараа буугаад далайгийн одоо нуур ч юм уу тийшээгээ очоо гэсэн байсан нь одоо л энэ хоёр утасны хамгийн сүүлийн мессеж байсан. Тэгээ цагтаа нар Грэм Элейнтэй 5 цаг 30 минутын үед уулзаад 6 цаг гэхэд өөрийн хүсэл болох секс хийж байхдаа эмэгтэй хүнийг үхтэл нь хутгалж алахыг хүслээ биелүүлсэн байх гэсэн таамаг гаргасан. Тэгээ одоо энэ бүх баримтууд нь Грэмийг буруутай гэх хангалттай байсан болохоор тэр өдрөө буюу 2013 оны 10 дугаар сард цагтаа нар Грэмийг гэрт нь байхад нь эхнэр хүүхдийнх нь урд баривчилж авсан. Тэр хүүхднээс үгүйг мэдэхгүй нь ямар байсан эхнэр нь бол гэрт нь байсан. Тэгээ тэр өдрөө бас цагтаа нар Грэмийн ажил дээр очиж компьютер, флаш гэх мэт бүх зүйлүүдийг нь баримт болгож авахд ажлынх нь болон одоо эхнэр болон найзууд нь ч гэсэн бүгд бол маш ихээр гайхажсэн. Тэгэл үе Грэм ч тэ өстой ийм юм хийхэр хүн биш штэ та нар айгуулал хүн андуурсан байна гэдээ ерөөсөө нэг л итгэж өгөхгүйсэн. Тэгээ Грэм цагдаагийн хэлцээр очиод байцаагдаж эхэлсэн. Тэгэд ингээл эхлээл цагдаа нар ингийн асуултууд асууж байгаа байхгүй юу? Чи Элен Охара гэдгийг мэдхүү тэгсэн чинь Грэм болохоор мэдхгүй яста харж байгаагүй маань. Энэ эмэгтэйгийн талаар би мэдэн дээрээс л сонссон. Гэл одоо ерөөсөө Эленийг танихгүй гэд гүрийгөө тасан. Тэгэл тэр дундаас ингээд нэг байцаагч нь Грэмийг ингээд анзаарсан юм гэвэл Грэм нэг юм ярьж байгаа л байж байгаа л яаж яж байгаа л яриаг нь өөр төр олгоодсэн гинэ. Жишээ нь гэх юм бол одоо өөрийгөө жоохон магтсхийгээл те би модель онгоц нисэгтэй штэ би бас хурдны машин амар туртай штэ гэл ингээл ерөөсөө л өөрийгөө хобби мобби гэсэн сонь сонь юм яриадсан. За тэгээ байжгаад нөгөө Грэмийг Элений
байрлал орж байгаа 12 ширхэг CCTV-ний бичлэгийг үзүүлсэн чинь үгүйгээд гөрөөгөөдсөн өөрийгөө арчаад тэр бичлэгийг нь болохоор эхнэр болон хүүхдүүдэд нь үзүүлсэн чинь наа чи яг мөн байна гэд хариулж байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн Graham бол юусоо ингэж хэрэгээ хүлээхгүй ахаар нь Master Ball-ийн text message-ийг үзүүлсэн чинь бас л хэрэгээ хүлээгээгүй. За тэгэнгүүт нь цагтаа нар бодож байгаа байхгүй. За энэ залуучуудаа өстой Google-гээр гөрөөгээд ах юм байна. Одоо Елений матраснаас олцсон үрийн шингэн тэрийг одоо Graham-ийн DNK-тай тест хийж үзэх хэрэгтэй байна гэд хийгээд үзсэн чинь яг таарч исэн. Тэрийг нь мэдсэн Graham цагтаа нарт хэлэхдээ болохоор за би Елентэй бэлгийн харьцаанд ордог байсан юм аа. Би та нарт хэлээг үнийг учир нь болохоор би их нартай өөрийгөө хуурж ийн гэдэг ерөөсөө мэдэгдүүлэхийг хүсээгүй юм аа. Тийм болохоор та нарт хэлээгүй юм аа гэдэг. За ингээд бол байцаалт эхний өдөр ингээд дуусж байгаа. Хоёр дахь өдөр байцаагч нар дахиад нөгөө CCTV-ний бичлэгийг үзүүлсэн чинь Graham бол би биш ээ. Тэгснэ үржис өргөвчийг нь зааснаа энэ өргөвч чинь Елена гэжтэй. Дотор нь BDSM-ийн хэрэгсэл тоглоомнууд байдаг байсан. Тэгээд янз бүрийн эрэгтэйчүүдтэй Елена ингээд уулзаад унтдаг байсан штэ. Тэгтээ би биш байна наад залууч ингээд гөрөөгөөдсөн. Тэгээд одоо хэдэн цаг өрөөсний дараа наад залуучуудаа би юм уу? Би мөн байна гэд хэлчихэж байгаа байхгүй. Тэг хэлэхдээ би Елентэй анх alt.com гэд fetish вебсайтн дээр танилцж байсан юм аа. Би тэгтээ ийм BDSM sex гэдгээсээ ийм сайтн дээр байжснаасаа бол бүр үнэхээр ичж чинь. Бас Елен амтны тооронд нэг аюу гастай өдөржингөө хориулахыг хүсдэг байсан штэ. Тэгээд хөлнөөсөө толгой хүртлээ шарах сорив болцсон байсан. гэж цагтаа нарт хэлсэн. Тэгэнгүүт нь цагтаа нар одоо Елений хамгийн сүүлийн бичсэн мессежнүүдийг Graham-д уншуулахад шууд ингээл Graham уурлал юу яриад байгаа наа чинь би өстой биш вэ? Би юм хутга энтер дургу ямар амар юм бэ энтер гэл цагтаа нарт хэлж байгаа хгүй. Тэгсэн чинь цагтаа нар өдөөс нь болохоор бид нар одоо чиний экс найз охин болох амартай чинь ярьсан. Тэгсэн чинь чамайг амар болохоор хутганд дуртай секс ихтэй хүн хутгалж үзнээрээ гэж чинь биднэрт бол хэдэнэ хэлсэн. Бас амартай хийж явахдаа хүзүүнд нь хутга тулгадаг байснаа ч гэсэн бид нарт хэлсэн штэ гэсэн чинь Graham цагтаа нарт хэлэхдээ болохоор наад галзуу хүндээ өстө бити итгээ наачаа шал худлаа ярьж байгаа гэлдэг. За ингэж байж агаад ашгүй нэг 2013 оны 10 дугаар сарын 18-нд Graham-ийн эсрэг одоо зөндөө нотлох баримт олцсон болохоор албан ёсоор шүүх хурал болохоор бол шүүх хурлааг одоо Graham хүлээж авах хугацаанд 3 удаа барьцаагаар гарах гэж үзээд бол бүтлгүүцсэн. Тэгээ ерөөсөө барьцаагаар гарахгүй болохоор нэг удаа Graham ингэж аахгүй цагтаа нарт ажилдаг газрын зургийг зураад зойронд нь X-ээр ингээд тэмдэглэсэн газар очиод үзээгээд хэлсэн байна л да. Тэгэл цагтаа нар тэр газрын зургийг аваад ажил дээр нь очиод үзсэн чинь X зурсан байсан газар нь очиод үзсэн чинь ингээд 3 том хотго байсан. Тэгэл нөгөө цагтаа нар чинь 3 том хотгыг аваад ингээд нөгөө нотлох баримт хадгалдаг юм да хийж байгаа байхгүй. Тэгээ яагаад Graham тийм юм хийсэн бэ гэсэн чинь маань нөхөр чинь болохоор бодохдоо хэрвээ цагтаа нарт ийм баримт өгөх юм бол ядаж шүүх хурал хүртлээ барьцаагаар гарна ахта гэж бодсон чинь бол бүх юм бол эсэргээрээ болж Graham ч гараагүй харин тэр 3 хутга нь яг үнэндээ болохоор тэр цагтаа нар Graham-ийн эсрэг шүүх хурал дээр нотлох баримтаар хэрэгэлсэн. За ингээд ашгүй нэг шүүх хурал 2015 оны 1-р сард эхэлж 9-7 хоног үргэлжилсэн. Одоо шүүх хуралд нийт 15 сарын цагтаагийн мөрдлөгийн ажил тайлан 488 ярилцлага 388 мэдэгдэл 5300 цагийн CCTV-ний бичлэг 2500 гарын мессежнүүдээс бүрдсэн нотлох баримт бол байсан. Тэгээ Елений өгсөн шалтгааныг тодорхойлж чадахгүйсэн болохоор ер нь бол яллах тал Graham-ыг буруутай гэж яллах бол ингээд хэрэг тооход хэцүү гэх юм уу да. Ерөнхийдөө бол тийм байсан. Тэгээ яллах тал шүүхийн бүрэлдэхүүнд бол хэлж байгаа хгүй. Хэлэхдээ Еленийг яг тэр өдөр эмнэлгээс гардаг өдөр Graham мэдчихсэн, эмнэлгээс гарах өдрийг мэдчихсэн. Тэгээд ялангуяа тэр эмнэлгээс гарсан өдөр Еленд ямар их ганцаардсныг ч гэсэн Graham мэдчихсэн. Тэгээд хэд удаа амиа орлох гэж оролдчихсэн. Дээрээс нь гүн депрессэн орсон хүн байсан болохоор Еленээр өөрийн хүсэл болох ямар нэгэн эмэгтэйг секс хийж байхдаа хүртэл утгалж алах хүслээ гүйцэлдүүлсэн. Елен хичнээн амиа хорлох гэж орлого гаргаж исэн ч гэсэн өөрийгөө эмчилж амьдрах хүсэл байсан. Өөрөө амиа орлого бүтлгүүцсний дараа болгон эмнэлэг твтчихсэн, амьдрах гэж оролдчихсэн. Харин Graham мессежээр байнгын би чамайг алж болох уу гэхэд Елен үгүй гэж хэлжсэн болохоор сүултээ хүлээхээсээ залхаад Graham бол алсан
гэж шүүхийн бүрэлдэхүүнд хэлсэн. За ингээд шүүх хурал болж байхад Грами эхнэр бол Жама мэдүүлэг өгөхдөө нөхөр Грам нь шүүх хурлаа хүлээгээ шоронд байж байхдаа эхнэр лүгээ над руу бол тэ одоо нэг захаа битсэн. Тэр захаагийн нэг хэсгийг нь уншихад би тэр муухай хүүхнийг биднэ би зүгээр тусалж исэн юм аа. Би тэгээд чамтай шудраг байж чадсангүй дуучлаарай гэсэн байсан. Тэгээ бас дээрэс нь яллах тал Жамад нэг юм хурц харуулад чи энэ хурцыг нь мэдхүүгээд асуусан. Жама болохоор өөна хурц чинь миний хурц байштай би хэдэн жилийн өмнө алдсан байсан штэ гэд хэлдэг. За тэр хурц бол Илений алдсан яснуудаас холгүй болсон хурц байсан. За тэгээ шүүх хурал дээр бас нэгэн гэрч ирсэн Darcy Dare гэд эмэгтэй байсан. Тэр нь болохоор видеогоор шүүх хуралд оролцож байсан. Яагаад гэвэл тэр үед Америкт амьдардаг эмэгтэй байсан. За энэ эмэгтэй Grammy талаар хэлэхдээ бол бит хоёр fetish вебсайтн дээрээс танилцж байсан. Тэгээ бас нэлээд хоорондоо их ярьдаг байсан. Graham бол байнгын эмэгтэй хүний хүчндөх, утгалах, алах хүсэлтэй, тийм фантазитай байсан. Тэгээ бас өгсөн эмэгтэй хүмүүсийн зургийг одоо над руу Darcy руу байнга явуулдаг байсны дээр надад ч бас те ингээд би чамааг алчих уу гэж хэлжсэн, санал тавьжсэн гэсэн. Намайг те Graham бол амиа орлох гэж оролддог, депрессэнд орсон байсныг мэдчихсэн. Тэгээ тийм болохоор надад намайг алах санал тавьжсэн байх. Тэгээ бүр болоогүй над руу нэг өдөр хүний хүзүүн дэх арт дээрээ судснуудыг Graham судалж агаад над руу зургийг явуулаад хэрвээ би одоо чиний хоолойг нь хэрчих юм бол ерөөсөө чиний том арт дээрээ судсыг алдахгүй хэрчиж чаднаа гэсэн. Тэгээ бас Илентэй ч гэсэн явдгаа надад хэлсэн. Тэгээд Иленийг надтай адилхан амиа орлох гэж оролдож исэн. Бас Иленийг гидсийг төсдөг байснаа ч гэсэн надад хэлсэн. Тэгээ Иленийг бодвол одоо Darcy Grammy алах төлөвлөгөөнд илүү нээлттэй хандчихсан билээ. Тэгээ яагаад гэхээр Darcy-гийн хувьд бол амьдрал маш их хэцүү байсан. Бас л сэтгэлийн гүн хямралд орсон байсан. За тэгээ Darcy Graham хоёрын хувьд гэх юм бол энэ хоёр бүр төлөвлөгөө гаргацсан. Америк руу явах хүртэл бүр төлөвлөсөн байсан гэсэн. Тэгээд хоол ясан болохоор одоо Graham очоогүй юу яаснаа бол мэдэхгүй. За тэгээд шүүх хурлын 33 дахь өдөр шүүхийн танхим сууж исэн хүмүүсийг бол одоо гархан гараараа яг одоо амар муухай контент видео зураг та нарын өмнө гаргаж шүү гэж хүртэл анхааруулж хэлжсэн гэсэн. За тэгээ иймэрхүү анхааруулгыг бол хэр баргийн шүүгчнэр хэлтгүүн гэсэн. За тэгээд Grammy компьютер флашнаас цоглуулсан эмэгтэй хүний хүчндүүлж байгаа бичлэг зургийг гаргаж исэн. Тэгээ бас Darcy-г алах нь гэсэн нэртэй файлыг 2011 онд үүсгэсэн байхыг нь мэдсэн. Тэгээ дотор нь бол мэдээж Darcy-г бол яаж алах төлөвлөгөө бол байсан. Тэгээд бас нэг EH гэдэг нэртэй файлын дотор Elaine Graham хоёрын секс бичлэгүүдийг олсон. Бас хэд хэдэн бичлэгт Graham жижиг нарийнхан хутаг гаргаж ирээд Иленийг гидсний хажуу тал руу нутгалж исэн. Шүүхийн төлөөлөгчид дараа нь Иленийг гаргаж исэн өвдөлтийг бол дүрсэж хэлэхдээ бүрстэ амар муухай дуу гаргаж исэн. Айгүй их өвдөжсэн нь бол мэдэгдэжсэн. Үнэхээр өрөвдөлттэй байсан гэж сүлтэлсэн. Бас дахин нэг видео байсан нь Илений аманд скотч нагаад дахин хутгалж байгаа бичлэг байсан. Тэгснээ дуусчингуудлаа Graham Elaine руу хараад нэгч тийм амар бас биш л байгаа сте гэд хэлсэн байсан. За ингээд шүүхийн төлөөлөгчид бүхэл бүтэн 8 цаг зөвлөсний эцэст Graham Dwyer-ыг буруутай гэж насааран шоронд хорох ялыг өгсөн. Тэгээ Graham бол өөрийгөө буруугүй гэж хэлүүлэхэд бол маш их итгэлтэй байсан гэсэн. Бүр шүүхийн харуулт тэр шүүх болохынхаа өглөө нь болохоор би өнөөдөр шүүх хурал дуусны дараа гараа сайхан стейк нэг шил винотой авч иднэ гэж хүртэл хэлсэн гэсэн. Тэгээ Graham бол одоо болтол шорондоо байгаа. Гэхдээ одоо болохоор дахин давж залтах гад үзэж байгаа гэж хэлээ. Яагаад гэсэн чинь нөгөө утасны байршлын тогтоогоодсэн шүү дээ. Тэд нар нөгөө тогтоохтой болохоор антенаар тогтоогоодсэн билээ л дээ. Утасны нөгөө нэг том антенаар тэгээд тэр үедээ тиймэрхүү нотлох баримтыг тэгэж авах нь зөвшөөрөгдөжсэн. Яг ингээ Grammy хэрэг болсныхан дараа хуулиар зөвшөөрөхгүй болцсон билээ. Тэнгүүтээ тэрийг нь одоо ингээ далимдуулаад Graham дахиж дав залтах гад үзэж байгаа гэж хэлээ. Тэгээ одоо болохоор Graham бол шорондоо йога хийгээд гитар тоглоод сууж идэг гэсэн. За тэгээд миний энэ хэрэг дээрх олж чадсан бүх мэдээлэл гэвэл нэг иймэрхүү байна. Дараагийн 7 хоногт манай дүлгөөнөө маань ярина. Тэгээд subscribe дараарай, notification-ыг on болгоорой. За тэгээд дараа 7 хоногийн дугаар хүртэл түр баяртай.
그 떡지 두기 산지 만지다 저 떠져선 저거